Нүүрсний ордын бүсээс дампууруулж шахаж гаргах, хилийн бүсөд 400 км урт бүсөд хятадын хөрөнгө хятад ажилчид олноор орж ирж удаан хугацаанд амьдрах болсноо ирээдүйд газар нутаг хилийн маргаан гаргатаж хүргэж болох юм а. Иргэдэд амарсан сая төгрөгөөр ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд удахгүй 3 хувиар олгохоо мэдгэж байсан засгийн газар өнөөдөр тэдний 5 толгойн 1072 шиг хувьцааг үндэсний компаниудад зарсныхан дараа олгоно хэмээн мэдэгдэж байна. 5 толгой орд газраас эзэмших 1072 ширхэг хувьцаагаа авах эсвэл зарах шийдвэрийг иргэн өөрөө гаргана. Ингээд хувьцаагаа зарах хэрэгцээг засгийн газар бүртгэн дараа нь үндэсний компаниудад хувьцаагийн засгийн газар өөрөөрөө дамжуулан зарсны эцэст амлсан сая төгрөгөө өгөх гинэ. Ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч адилхан. За ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг олгох тухай шийдвэр бол 2-7 хоногийн өмнө гарсан. За 4 сар, 5 сар, 6 сартаа болгоё гэдгийн шийдвэр нь хүчтэй. Харин өнөөдрийн шийдвэр бол 1070 ширхэг хувьцаа ард иргэдэд эзэмшүүлэх анх хувьцаагаа зарыг гэсэн сонирхолтой иргэдийг бүртгэх амун тэр хугацаанд аж ахуйн нийтдээ 5-7 хувьцааг дан болгох эзлэх зохион болохоор шийдсэн. За хэд бол улсын товлын дагуу цаавал засгийн газар үн нэрсэн үндэсний ажилчдад сууж болох юм аа. Батлаа бүсэд амьд иргэдийн нэмэл арын одонтой их амлсан 500 мянган хүүхдэд төрүүлэх 300